байна уу? Англи хэлний академийн бяцхан шав нарын маань аав ээж нараа та бүхнийхээ энэ өдрийн амгалан ирье. За англи хэлний академи маань хүүхдийн сургалтаа одоо тасралтгүй явснаар 8 дахь жилээ энэ жил 8 дахь жилдээ ороод явж байна тийм ээ. Тэгэхээр бид нар бол бүтэн жилийн туршид хүүхд маань хичээлийнхээ бус цагаар хичээл ордог шүү дээ. Тэгэхээр манай үндсэн гол зорилго бол ерөөсөө хүүхд болгоныхоо онцлогийг нээж илрүүлээ. Тэ багш болгоныхоо тэр үндсэн одоо сайн чанарууд нь ямар чанарууд байгаа юм те тэн дээр нь бид нар илүү тэрийг өнгөлж тэр сайн чанарыг одоо улам хөгжүүлэх те за юун дээр дутагдж орж ирдгийг яадгийн бэ гэдгийг л олж тэрийг хайж илрүүлэх тал дээр байнгын ийм эрэлхийлэл хийж явдаг те энэ жилийн хувьд бол онцгой сайхан бас юм өрөөлтэй сайхан жил боллоо гэж би бодож байна. За та бүхэн маань Info Live гэж сонссон байж магадгүй, бүжвэж магадгүй. Гэхдээ Info Live гэж юу юм бол тийм ээ. Энэ талаар би одоо өнөөдөр та нартайгаа яриа бас дэлгэх гэж за өөрийнхөө хамгийн хайртай шав нарын нэг те би ч өөрөө хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багшаар бас олон жил ажилласан. Тэгээд англи хэлний академи бол байгуулад энэ жил 16 дахь жилдээ ороо явж байгаа. Тэгээд манай хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн ангийг төгссөн. Манай урдаа барьдаг одоо тэргүүний төгсөгчдийн маань нэг. За эдний ангид бол би 3 жил бизнесийн англи хэлний хичээл бас орж исэн. Тэгээд бид хоёр одоо уулзаагүй 10 жил бас тийм ээ сургуулиуд төгсөөд 10 жилийн дараа энэ жилийн уулзах ерөөл. За тэгээд тэр бат хоёрыг өөрийг нь яриулахаас өмнө бас бид хоёр яаж одоо энэ жил сая холбогдваа гэдэг тийм ээ. За ямар ч гэсэн манай хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөгч юм байна гэдгийг та бүхэн сайн сонслоо. Би ч өөрөө 2 хүүтэй. Тэгээд бага хүн маань том хүн маань их сургуулийн энэ жил төгсөх ангийн оюутан байгаа. За бага маань л одоо 9 дугаар ангийн хүү байна. Тэгээ ер нь бол одоо 9 дугаар ангийн өсвөр насндаа орж байгаа энэ хүүхдүүдийн сэтгэл зүй. За манай англи хэлний академи гэсэн Jolly Teens гэдэг хөтөлбөр байгаа шүү дээ. Энэ хөтөлбөрт явж байгаа энэ хөвгүүд октын одоо физиологийн шилжилтийн насны, энэ физиологийн онцлог, насны онцлог тий энэ болгон зүйл дээр одоо ялгаа байхгүй л өртөө хүн өрөөрөө зişдэг гэдэг шиг л асуудал тулгарч эхэлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүүгийнхээ ер нь жоохон залхуур нөхрөлтөө манай аврагч чинь тэгэл лазантаал хөдөлж айдаал нэг утас харсыгээл нэг л YouTube үзьгээл ингэж орж ирээд харна. Гэхдээ би энийг ер нь хөдөлгөөнд л оруулъя. Гэхдээ ямар спорт зүгээр юм бол. Гэхдээ их тийм дотроо нэг юм хүний мөн чанарыг таньж мэддэг философик нэг тим спорт байх хэрэгтэй болов хайлт хийгээд үтсэн чинь тэр нэг Японы кендо гэдэг юм спорт гэдэм ээ шүү дээ. Тэр спортыг тэгвэл манай Монголд байдгийн болов байдаг бол хэдэн клуб хаана байдгийг ингээд тэг хайлт хийгээд үтсэн чинь яг манай Бат хоёрын зураг гараад чам чинь тэг нэг клуб олон улсын мастер тэг нэг клубыг авч явдаг. Ийм одоо миний шав хүү ингээ гараад би бүр үнэхээр баярлаад хүй гэл тэг шууд угаасаа нөгөө банкинг фейсер бол найз байгаа шүү дээ. Лайк дараад лав дараад бицэн юмнуудаа шеэрлэл ингээл явдаг сайн нөө багшаа баярын мэнд хүргэе гэл ингээ холбоотой байдаг боловч нөгөө яг нүүр тулж 10 жил уулзаг байгаа байхгүй. Тэгээд Батөрлөгөө шууд мессенжер холбогдоод сайн номын хөө за одоо ингээд багшийнхаа хүүг аваа. Ерөөсөө хүүгээл ингээд өгөө чи одоо ингээд яг ингээд гартаал кендод ингээд кендо гэдэг тэр спорт руугаа нэг оруулаад энэ хүүхдийн нэг бие билдер те одоо ерөхийн ингээд ёс зүй энэ юмд ингээд нэг ингэж бүр хөтлөөд ингээд яаш багшин чамд хадаг сүтээ очихгүй ингээд хэлсэн байхгүй. Тэгээд энэ ингэж эхлээд сая тэр чинь одоо минь хөө 8 сар 6 сар хоёулаа уулзсан тий холбогдсон тий тэгээд дараа нь явсараа 8 сард угаасаа бас нөгөө амралт зугаалгын үе тий болж агаад тэгээд 8 сард хоёулаа уулзсан чинь энэ Info Live гэдгийг хүмүүс яг амар сайхан тайлбарж орж иж байгаа байхгүй. Тэгээд за ингээд та бүхэндээ миний оршил яриа ер нь яагаад энэ хүүхдээ одоо би та хэдийгээ бас танилцуулж уулзуулах ёстой заашгүй уулзуулах ёстой юм бэ гэдгийг оршлыг зогсоогоод тэгээ Info Live компани тэгээ олон улсын компани Монголд одоо ерөнхий зөвлөх тэгээ Батбаяр зөвлөхийг та бүхний бас нэг компани хаад Info Live гэж юу юм бэ Батбаяр? Яг гоё асуулт. Тэгээ Info Live гэдэг бол угаасаа нөгөө нэг амьдралын мэдээлэл юм уу тэгээ орчуулбал нэг мэдээлэл амьдрал юм уу гэхдээ энэ юу вэ гэхээр хүн ер нь ингээд төрөлхийн ингээд нэг өгдөл гэж юм байдаг юм байна. Тэгээ тэр нь юу вэ гэхээр цаанасаа төрөхтөн л ерөнхийдөө ингээд цаанаас нь ингээд бид нар хоёр гартай нүдтэй ингээд өгдөг шиг ингээд өгчдөг эцгээс өгдөг. Тэгээ тэр өгдлийг ерөнхийдөө гаргаж ирдэг. Тэгээ манай компани бол яг хүний 13 дээр
мэдээллээр дамжуулаад төрлөх хөгжлийн ерөнхийдөө гаргаж ирнэ гэсэн. Бие болон сэтгэл зүй тэгээд физиологи нь ямар хөө бай юм бэ те цаашдаа ер нь яаж явах магадaltaй юм гэдгийг энэ тайлангаар ерөнхийдөө гаргаж ирдэг гэсэн. Тэгэхээр ийм InfoLife гэдэг ийм мэдээллийг ийм компанид ингээд Монголд оруулж ирээд үйл ажиллагаа жигдрээд олон хүмүүст бас ингээд одоо өөртөө итгэх итгэлийг ингэж бэлгэлж байгаа ийм сайхан компаниг одоо оруулж ирээд ингээд хувь хүний хөгжил танин мэдхүүдээр сурсан ийм үйл ажиллагаа явуулж байгаа танилцуулсан. Тэнгүүд би олзуурхаад хамгийн түрүүнд 2 хүүгээ өөртөөгөө тий аваач одоо үзүүлсэн. За тэгээ үзүүлээд үзүүлсний дараа одоо ийм би энэ дэр нөгөө одоо манай гэр бүлийн бид чинь дөрвөлээ шүү дээ тий өөртөө 2 хүүхэдтэй ингээд дөрвөлнгийнх нь бол бид нарт үлдчихэж тий гэхдээ ийм одоо нөгөө хувь хүний тайлан гаргаж өгдөг юм байлээ энэ компани тий энэ дэр их сонин дүгнэлтүүд орж ирлээ л дээ. Бүр үнэхээр би бол гайхсан тий. За яг өөрийгөө хамгийн түрүүнд ингээ үзүүлэхэд миний хувьд бол нөгөө харилцааны чадвар аягүй өндөртэй орж ирдэг тий. Шинийг санаачлагч гэдэг юм ингээд цаанаасаа ингээ өгөгдсөн өгөгдөл маань тийм гэдэг нэгдүгürt би баталж орж ирлээ тий. За хоёрдугаарт болохоор би хизээч миний санаанд орж байгаагүй нэг юм орж ирж байгаа хгүй. Тэр нь юу гэвэл ямар спортоор энэ үг нь л яагаад гэсэн хэрэг нөө кендо руу хүүгээ явуул гэсэн чинь Батбаяр маань үгүй багш яг үнэхээр кендоор хичээлэх хүүхэд мөн үү үгүй юу гэдгийг эхэлж таньж мэдээд тэгээ би ярилцаж үзээд эхэлж таньж мэдээд яг энэ нөгөө хурууны хийгээр үндсэн өгдөл нь ямар вэ гэдгийг мэдсэний дараагаар хоёул ямар спорт вэ гэдгийг сонгоё гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр за тэгээ тэр нэ далиор нь бас өөрийгөө үзүүлээд том хүүхдээ үзүүлж байгаа. Тэгсэн намайг бол би ч нөгөө багаас бас би тамирын хичээлд ордоггүй гэсэн. Тэгээ ер нь ингээ би тамирт үнэхээр муу гэж өөртөө бүр итгүүлсэн. Тэгсэн миний энэ нөгөө юун дээр одоо энэ нөгөө гаргаж ирсэн шинжилгээний юм дээр үнэхээр хөнгөн атлетикээр хичээлсэн бол би маш их амжилттай явах юм байсан байна. Тэгээ тэрийг би одоо өнөөдөр ингээ 40 гаруй наснда өнөөдөр сонсонгууд бинийг бодлоор алдагдсан боломжоо бодохоор хайрч биш. Үнэхээр тэргүүр явсан бол би өнөөдөр бас ингээд илүүдэлж ингээсээ болол тий нэг бас л ийм нэг байнгын нэг пайз зүтсэнтэй л би тарган би одоо илүүдэлж интэй би одоо хөрмөн хүртэл хөөе бамбруушаа гэж дууддаг жишээтэй тиймээс эмхтэй хүн бамбруушж дууддаг маргул байгаа ахгүй яг үнэндээ тий бүжинхэнгээ дуудчихгүй наа тий бамбруушаа гэж дууддаг тий одоо тэр чинь ингээд нэг хүн нэг юм яваад нь шүү дээ. Гэтэл би тэрийг үг нь аль хэдийн мэдсэн бол би зүгээр л янз янзын бодлуудаа хаяал ядч гүйдэг л баймаар байгаа байхгүй юу. Тэгвэл надад байсан байхгүй тэр үг. Тэр нэг хүүгээ бас одоо мэдж байгаа тий хүү багыгаа ингээд утсан чинь нэг хаахтар тийм өөртөө хүмүүстэй харилцаад байдаггүй. Тэгээд нэг юм ер нь л нэг юм татгшаага тэгсэн ирнэ тий дотоод ийм ертөнцтэй өөрийн гэсэн ертөнцтэй ингээд оршдог тийм хүүхэд байхад энэ юмар ганцхан гоё юм орчихсон байхгүй. Тэр нь ерөөсө таны хүү сангвиник өөрөөр хэлбэл үндсэн төрөл өөрөө нөө давмгаалж орж иж байгаа юм санагд. Маш сайн хошин шогийн мэдрэмжтэй өөрийн гэсэн ертөнцтэй амьдардаг оюуны чадах өндөртэй ч гэсэн тэр хүүхэд яах ёстой ах нь. Баг дотор ороод багийн гишүүд нь итгэл өгөөд үүрэг даалгавар өгөхөд бол тэр бол онц сайн биелүүлэх чадвартай хүүхдээ. Тэ? Өөрийгөө энэ та санаа зовох хэрэг байхгүй байна. Харилцааны чадвар дээр та санаа зовох хэрэг байхгүй. Оюуны спортоор хичээлүүлэх юм бол тэр хүүхэд асар их амжилтанд хүрэх болцоотой байна. Гэхдээ хажуугаар нь яах нь хүмүүсийн дунд оруулах ёстой тийм юмнуудыг хийх ёстой гэдэг ингээд зөвлөгөөн зүгээр ингээд тачинтай ийм мэрэгжлүүд эзэмших юм бол болох юм байна. Цаанаас нь өгсөн өгүүлбэрүүд нэр энэ тал дээр нь анхаараарай гэдэг ингээд харагд. Манай том дээр ч гэсэн ялгаа байхгүй, нөхөр дээр ч гэсэн ялгаа байхгүй. Гараад ирэнгүүт ихтгэл үнэмшилж одоо 100% биз. Тэгээ үнэхээр ямар мэдчихсэн бол тэ айл хэдий мэдчихсэн бол гэж ингэ санаж байгаа байхгүй. Тэгээд актив маань та бүхэн мэдж байгаа нийт үлдсэн 5 салбартай тий 30-аад одоо нөгөө нийс ажилтан багш нар нийлээд 30 гаруй юм стаф гэж ярьдаг тий ажилтнтай тий бүгдийн InfoLife одоо игний компанитай хамтын ажиллагааны гэрээ одоо үсгэлээд гэдэг үлээ тий байгуулад тэгээд бүх одоо багш ажилтныхаа энэ мэдээллийг авахар авсан 8 сард хийсэн. За хүн болгон дээр одоо нөгөө тайлын юмнуудын нөгөөд тайлбарч хэлээ яасан. Үнэхээр энэ бол аягүй том төвшлийн асуудал. Тэгээ ер нь бол байгууллагын хүний нөөцийн хин гэсэн яагаад хийж болохгүй. Хүн өөрийгөө таньж мэдээд юун дээр алдаад байгаа юм бэ те. Энэ одоо жишээ нь одоо би Батбаяраа яриулахгүй
байгаа шүү. Одоо би яриулнаа заяа. Би өөрөө таймерыг нэг сайхан хэлчихээд тэгээд би Батбаярыг бүр хангалттай сайхан яриулна заяа. Тэгэхээр миний бодлоор зүгээр бодтол дээр ажилтан болгоно мэдчихэмээр байна. Хүн өөрөө өөрийгөө хагас дутуу танд юм байна. Бусад хүмүүс тэр хүний хагас дутуу тань. Ялангуяа удирдах албан тушаалын хүн бол тэр хүн өгөх нь хэр зэрэг өгч чаддаг хүн юм уу, авдаг хүн юм уу, эсвэл юун дээр наахаар зохион байгуулалтаар анхаардаг хүн юм уу, гүйцэтгэлийн хүн юм уу, эсвэл санаачлагын хүн юм уу гэдэг ч юм. Энэ болгоныг баш бүр үнэхээр наривчилж орж ирж байгаа мэдээллийг хүн өгсөн. Тэгээд нэг хүний одоо нөгөө энэ үйлчлэгээний хөлс нь 100 мянган төгрөг байдаг. Тэгээд бид нэр компаниас бүх хүмүүсийнхээ төлбөрөд ингээд үйлчлэгээ авсандаа сэтгэл хангалуун байна. Манай ажилтнууд ч гэсэн багш нар бас хүүхдүүдээ өөрсдийнхөө ойр дотны хүмүүсийг үзүүлээ. Тэгээд дахиад үргэлжлүүлээд Батбаяртаа хэлсэн. За байгууллагаа өмнө танилцуулж штэ тийм ээ, манай хангалтны актив ингээд 4 салбар 5 салбарт ингээд нийтдээ бас нэлээд олон 100 хүүхдүүд ингээд суралцж байна тий. Энэ хэд маань ч гэсэн тэр хүүхдэд нэг дутагдаад байгаа. Тий одоо багш маань 12 хүүхдэд л ажиллаж байгаа ш нэг анги тий. Тэгэхээр тэр хүүхдэд яг юу зориг дутагдаад байгаа юм уу тий? Эсвэл ямар юм дээр нь анхаарах ёстой юм бэ гэдгийг багш өөрөө хүн мэдчихвэл эргээд хүүхдүүдэд харьцахдаа хүүхдээ олж илрүүлж нээж илрүүлэхтэй буцаад сул тал дээр нь ажиллах боломжийг нээж өгөх юм байна гэд ингээд бид хоёр дахиад хоёр дахь хамтын ажиллагааны гэрээн дээр орж ирээд өнөөдөр англи хэлний актив сурж байгаа. Тэгээ одоо 2021-с 22 оны хичээлийн жил сурж байгаа бүх хүүхдүүдтэй бид нар 52%-ийн тий одоо эдний компанид шилжүүлээд тэгээд та бүхэндээ энэ боломжийг олгох гэж. Тэгэхээр сонголт бол одоо тий боломж нээж. За энэ яг яадаг боломжийн тэгээ яг яаж энэ одоо процесс нь явагддгийг ингээд туршлага болон энэ компанийнхаа болон яг өөрийнхөө энэ нөгөө дотоод яагаад энийг манай Батбаяр энэ салбар руу орсон юм тий гэдэг чи өөрөө бас асуултын тэмдэг байхгүй. Зүгээр байж байгаа л энэ ямар өө чи айгуу айтаахан юм байна шүү дээ. Энийг харуулчих гэж оруулж ирээгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дотоод хүний альва хүн бизнес хийх гэдэг чи өөрөө үнцэн бүтээх гэж орж иж байгаа шүү дээ. Тэр үнцэн нь юу юм бэ гэж одоо ингээд энэ шавийн маань дотоод хүнтэй та бүхнийг танилцхийг асууж байна. За баярлалаа. Тэгээд энэний өмнө нэг зүйл ингээд тодруулж хэлмээр юм л да. Ер нь хүн өөрөө ер нь ингээд амьд явж байгаа учир шалтгаан юу юм бэ гэдэг. Тэгээ яг хүн өөрөө энэ хорвоод юу ажиргалтай л амьдрах гэж байгаа. Тэ? Ажиргалтай амьдрна гэдэг нь өөрөө юу гэхээр өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээд хүсснээрээ явах. Хинээс ч хамааралгүйгээр тэ. Тэг явах нь л энэ хүний амьдралын ажиргалын зам баггүй. Тэгээд ажиргалтай байхын тулд хамгийн чухал зүйл бол хүн өөрийгөө таньж мэдэх эхэлж байгаа. Ажиргалтай байна гэдэг чинь өөрөө амжилт юм бол. Тэгээ амжилт бол ингээд маш олон янзаар ингээд тодорхойлогдно. Гэхдээ хамгийн чухал зүйл тэр амжилтыг бий болгож байгаа зүйл нь хүн өөрийгөө таньж мэдснээс эхэлж байгаа байхгүй. Тэгээд та их гоё юм асуулаа. Хэллээ бас зөндөө юм хэллээ. Сая би бодоод суучлаа ингээд 16 жилийн өмнө та энийг хийж ирсэн. Яг үнэндээ би 16 жилийн өмнөөс эхлээд өөрийгөө таньж үзсэн. Ер нь хэлсэн гэсэн миний их зам. Тэгээд хүн ер нь юу юм те би ер нь хийн яг гэж төрсөн, яг гэж амьдарч байгаа. Би ер нь ингээ юу чадах юм, чадахгүй юм те. Миний давуу тал, сул тал юу ингээд маш олон зүйлүүд ингээ асуултууд надад хөөрж гэлсэн 16 жилийн туршид. Тэгээд би болохоор сургуулаа төгснөөс хойш тэрнээс өмнө гэсэн ер нь бол одоо нэг 10 жил орчим бизнесийн салбарт ажиллаж байна. Маш олон төрлийн зүйл хийсэн. Олон удаа бас унтсан. Тэгээд энэ дээр үндэслээд хамгийн сүүлд би ерөнхийдөө их боловсролын салбарт ерөнхийдөө их ажилласан. Тэгээд шалтгаан нь юу гэхээр магадгүй энэ миний 16 жилийн өмнө өөртөө тавьсан асуултаас ихсэн баг ингээд хүн яагаад ингээд сурд юм бэ те? Юу н сурна гэдэг чи юу юм? Хүн юу н яах гэж сурд юм бэ гэдэг асуулт. Хүн яаж сурд юм бэ те? Амжилттай сурна гэж юу юм гэдэг ч юм уу энэ асуултуудыг ирж хайсан гэсэн үг л дээ. Тэгээ би чинь та сая бас хэллээ ингээд ерөнхийдөө би кендогоор хичээллээд кендо гэдэг нь Японы сэлмийн толгойн урлаг энэгээр хичээллээд одоо 9 дэх жилдээ болж байна. Тэрний өмнө бол ер нь яхав зүгээр хаяа ингээд сакс тоглодог ч юм уу ингээд явсан. Тэгэхээр тэрийг хийсэн шалтгаан ингээд би ямар ч байсан нэг юм хөдөлгөөний юм хийх ёстой гэж бодож хийж хэлсэн байхгүй. Нэг өөрийгөө бас нэг хөдөлгөөний талаас таньж мэдчихэж байгаа байхгүй тий.
маш олон юм бас ингээд судалж байгаа, харж байгаа. Тэгээд энэ дундаас надад энэ тохирох юм болов уу те гэж бодоод тэгээ 9 жил ерөнхийдөө энэ талаар явсан. Хоёрдугаар гэх юм бол яг бизнес талаасаа бас тахаар одоо маш олон бизнес хийж байгаас гэсэн давхар би ингээд нэг зөвлөх хийдэг. Бизнес компани дээрээс нь ингээд хувь хүмүүст ялангуяа миний өөрийн сонирхол дуртай зүйл бол хувь хүнийг хөгжүүл, ялангуяа өөрийгөө таних гэдэг зүйлийг одоо яг үүндээ 16 жил ингээд хийж байна. Тэгээ энэ дээрээс үндэслээд суусан, мэдсэн, ойлгосон ойлголтууд ч юм уу байгаа шүү дээ надад те. Тэгээ 2 жилийн өмнө ерөнхийдөө энэ компанитай уулзраад ерөнхийдөө ингээд тестээр агуулж үзсэн. Тэгээ нэг шоконд орсон. Тэр юу вэ гэхлээр би ингээд нэг ерөнхийдөө 30 хүртлээ ингээд ерөнхийдөө өөрийгөө таньж мэдгээл явж штеп. Одоо ч таньж байна л да. Тэгэнгүүт тэрийг надад ингээд нэг юм маш хурднаа ингээд нэг өдрийн дотор ингээд энэ тайл ингээд гараад ирсэн. Та ерөнхийдөө ийм өгдөлтөд хүн байж тэгээр гараад ирсэн гэсэн. Тэгэнгүүт хамгийн сонь би 30 жил ерөнхийдөө өөрийгөө таниад за нэг би гэхдээ зүгээр суугаагүй. Маш олон сургалтанд суусан, маш олон зүйл хийж үзсэн тий. Давхар ингээд мэдсэн сурснаа хүмүүстэй танилцуулаад хуваагаад ингээд явж байгаа. Тэгээд тэр болгоныг маань ингээд юрдөө ингээд нэг өдрийн дотор ингээд гаргаад ирсэн. Тэгээд ингээд би өөрөө шоконд ороод энэ ч одоо миний тий дөнгөж мэдсэн зүйл маань энэ байна гэд. Тэгээд тэнцээс надад нэг сонин зүйл тохиолдсон. Би энэ 16 жил ингээд 30 нас хүртэл амьдрахтаа төрлөх хөгжлийгөө хүрээнд л амьдарч исэн юм байна гэдгээ маш баттай мэдчихсэн байхгүй. Энэ тайлан дээр гарсан зүйл яг миний амьдрал дээр алдаад исэн зүйлүүд байгаа байхгүй. Бас оноод байсан зүйл байгаа. Тэнгүүд энэ алдаа оноо маань ингээд яг ингээд гараад ирсэн. Тэнгүүд би ч одоо ингээд төрлөх хөгжлийнхөө хүрээнд л ингээд амьдрна гэдэг чинь өөрөө их учир дутагдaltaй байхгүй. Бурхан цаанаас нь нэг гар өгсөн тэр гараараа зөвхөн хоол идэх уус уухыг хийж юм уу те. Энд чинь яг төрлөх хөгжлийн хүрээнд юм хийж байгаа байхгүй. Гэтэл бид нэр энэгээр ном бичиж гин, нэгнтэй харилцах хэрэгсэл хийж гин те. Маш гайхалтай бүтээлүүд хийж гин. Ингээд сууж байгаа үрт ингээд гарны тусламжаа хийж гин те. Тэгэхээр ийм олон зүйлийг хийх болцоотой юм байна гэдгийг тухайн үед мэдчихсэн. Тэгээд ерөнхийдөө 2 жил одоо ингээд өөрийгөө ингээд маш их өөрчлөөд явж байна. Бас давхар тэрнээс өмнө өөрчлөлтгүй байсан биш л маш их өөрчлөлт байсан гэсэн. Илүү ихтгэл үнэмшилтэйгээр нэг юм хандж гэсэн үг байна шүү дээ тийм ээ. 30 хүртлээ бол яг за би нэг жоохон зориггүй байна да тийм асуудал дээрээ те. Би нэг хүмүүстэй ярихдаа нэг жоохон давгүй те. Гэхдээ би нэг сайн юм бодох, гүн бодохтой жоохон таарав шүү гэдэг. Ерөнхийдөө бодож байгаа. Одоо хүмүүст гэсэн ерөнхий яг нэг юм мэдрэмж өгдөг байхгүй. За би нэг иймэрхүү хүндээ гэсэн. Гэхдээ шинжлэх ухаанаар яг чинь тэдэн хувьтай юм байна. Тэ? 85% зориггүй юм байна. Гэдэг ч юм. Ингээ гараад ирэхээр би өөртөө улам итгэлтэй болж байгаа. Нэг талаар. Ягаад гэвэл би 85% зориггүй юм байна. Тэгэхээр би асуудлуудад дандаа зориггүй хандах магадaltaй юм байна гэдэг зүйлс гарч байгаа. Өөрөөр хэлбэл нэг гаргасан шийдвэртээ тууштай байхгүйгээр ямар нэгэн гадны ийм бэрхшээл орж ирэнгүү тэрнээс шантраад болох бас тэр чинь нэг тал байж болно тийм ээ. Нөгөө талаас зориггүй гэдэг чинь дайралттай хэцүү үүрэг хариуцлага хүлээх энэ төр юмуд орж ирэнгүү за гэж тийм юм болчихор тал нөгөө тал орчих хэрэгтэй байна шүү дээ. Ер нь ингээд өөрийг зайс хийсэн тэгээ нэг ханцын шамлал үзүүл үзий дайраад үзий ингээд хийчий гэж орж ирдэг. Тийм нэг юмнууд дутагдаж орж ирэх гэдэг магадлал өндөртэй байна гэсэн мэдээлэл тийм ээ. Өөрийнхөө алдаагаа олж байгаа юм л да. Би өмнө нь яг зүгээр өөрийгөө өмөрж би яг юм мэдж чинь те. Гэхдээ л би заах тэ тэр хүн хийж нэстэ дараа нь би хийдөө. Тэр хүн хийж байгаа юм чинь одоо тэр хүн л хийдэг те. Дараа нь би хийдэ. Хийх хэрэгтэй болов гэдэг ч юм уу. Өөрийгөө дандаа ингээ хойш тавьж ирсэн баг. Тэнгүүд одоо энэ зүйлийг мэдж авснараа окей. Надаас мэдрэмж гарч байгаа бол би тэрийг хийх ёстой. Яг тэгэхээр энэ үзүүлэлтээр над төрөлхийн ингэсэн байгаад би төрөлхийнхөө өмнө рүү буцаад орж байгаа хөө. Надад амьдралд нэг юм баашин өгсөн, нэг хаалгатай. Тэгээд нэг 4 цонхтой. Гэтэл би яг тэрнээс илүү баашин барих болцоотой байхад зөвхөн тэр баашиндаа л амьдраад байгаа хөө. Тийм шүү. Тэгэхээр энэ өөрөө хамгийн том ерөнхийдөө point болоод ер нь тэнгуүтээ би дараа нь ингээд өөртөө ингээд шалгаад үзчихэж штэ тий. Тэнгуүт манай энэ тайлантай нэг сонирхолтой 92% магадaltaй гэдэг хэвгүй. Магадгүй азар би ингээд яг тэнд таарсан юм болов. Тэ? Ингээд яг тэр тайланд байна. Тэнгүүд өөр ингээд хамаатан гэр бүл ингээд үзнэ л тэгэхээр ойрын хүмүүсүүдээ. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэр хүмүүстэй ингээд бүгдэнтэй таарсан. Одоо ч бас ингээд үзээр байгаа хүмүүсүүдтэй таарсаар л байна. Тэгээ энэний шалтгаан хүн аль болохоор эрт өөрийгөө таньж мэдгэснээр ингээд бид нэр уурчилж эртлүүдээ сэргийлж байгаа гэсэн. Маш их боломжуудыг атгах тэр боломж гарч байгаа байхгүй.
Тэгэхгүй ингээд өөрийнхөө маш их боломжуудаас ер нь хүмүүс зориггүйгээс итгэлгүйгээс те эсвэл өөрийнхөө дутуу үнэлснээсээ болоод те алдчихж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр яг энэ нэг имийг би бас ингээд за хүмүүс бас өгч хуваалцах хэрэгтэй юм байна гэд одоо энэ ажил руугаа бас ингээд орж ийн л доо. Тэрнээс биш яг үүндээ энэ зүгээр нэг энгийн тест байсан бол ч юм уу те надад итгэл үнэмшил төрөөгүй бол би ийшээ орохгүй л те. Яг тэгэхээр надад өөр зөндөө хийх зүйл байна. Гэтэл заавал ягаад энэ бизнесийн те энэ чинь яг бизнес гэдэг утгаараа биш байгаа байхгүй. Хов хүн өөрийгөө таньж мэдгэт нь л чухал нөлөөлж байгаа тест. Гэтэл бид нэр энийг ингээд дутуу үнэлээд те ердөөд нэг хагасхан үнс гарах юм бол өөртөө ингээд дөлмөг юм л өөртөө авч яваад байгаа гэсэн. Тэ ер нь бол яг ийм маягаар ингээд анх уучраад ингээд хийж эхэлсэн надад төрсөн бол тэ. Тэгэхээр яг аав ээж нар бас гайхчихж магадгүй л дээ тий одоо хүүхдийн маань ингээд нөгөө нэг ямар байдлаар энэ нөгөө тестийг авдаг вэ тий тэгээд энэ маань өөрөө одоо юу гэдгийг нөгөө Оросын холбооны улсад төвдөр шүү дээ тийм Life гэдэг компани байгаа гэсэн тийм тэгэхээр энэ компани маань одоо хэдэн хооронд үйл ажиллагаа явуулдаг ер нь бол одоо эцэг эхийн зүгээс одоо юуг анхаарах хэрэгтэй вэ ч гэдэг юм уу тийм магадгүй хин нэг нь одоо миний хүүхдийн гарын хийг авчиад яг гэж байгаа та нар гэж асууж болно шүү дээ өмнөдөө тийм ээ гэтэл тэрний цаана нь одоо бид нар жишээ нь бүх одоо ажилтнаа тийм 30 ажилтнаа гэр бүлээ бүгдийг ингээ үзүүлээ бүгд ингээд өөрснөө үнэхээр бат хоёрын саяын хэлдэг бол үний юм байна гэдэг итгэл үнэмшил одоо суух төржсөн тэгээд цаашаа өргөжлүүлээ та нартай бас одоо энэ боломжийг одоо хуваалцаж өгье гэдэг ийм чинхүү сэтгэлийг эрт надтай адилхан 40 гарчаад хөнгөн атлетикээр хичээсэн байвал үнэхээр болцоотой байсан гэдэг бидэнд гэдэг бол үнэхээр харамсмаар байхгүй яг үнэндээ. Гэтэл энэний цаана би асар олон алдагдал өргөл асар олон нөгөө эрүүл мэндийн болон тийм ингээ гадаад үзмж янз янзын шалтгаануудаас ингээ тохирол гэдэг юм уу ийм алдагдал орсон хүн байгаа даахгүй. Тэгэхээр би ядаж энийгээ би мэдсэн хаа би одоо гарчгүй гэдэг надад сэтэлжүүл буус ороод ирсэн байх гэсэн үг хаана шүү дээ. Магадгүй тэр түрүүн бас ингээ түрүү ярьжсэн тэр энэ энийг одоо бидний бяцхан шавнар те 1-р ангиад төгсөөд 2-р ангиас нь эхлэж олог хийц нэгдээ ороод явж гин зарим нь тинстэй ороод явж байгаа тийм үү тэгэхэд айл эрт мэрч сонголтонд ч гэсэн айгүй том цаанаас хүний биологийн өгөгдөл нь байгаа байхгүй аав ээжийн генийн одоо энэ нөгөө оруулж ирсэн дахин давтагдчихгүй энэ юугаар ингэж тодорхойлж орж иж гин гэдэг нь өөрөө надад бол үнэхээр гайхамшигтай бас ололт гэж санагдсан. Гэхдээ минь хөө тэрний талаар нь учир мөчрийг бас одоо санаа зовж байгаа ээж нар байгаа шүү дээ угаасаа чинь. Тий би ч гэсэн анхан хэлж асууж ирсэн тийм ээ. Яагаад ч би одоо ингээ хүүхдэд аваад чи тэр миний хүүхдийн юунууд яах хэвтэй бэ тэргүүл ингээ яг л асууж ирсэн асуултыг аав ээж нар маш гэсэн асуух гэж бодож байна. Тэгээ Батбаяр нөхөө юу ята? Яг. За. Яг надад асуудал бас надад тулгарч байгаа. Тийм. Би бас анх ингээд үзүүлнэ шүү дээ. Миний хурууныхээ бол одоо ингээд бүх банкнд ашиглагддаг ч юм уу тийм. Гэтэл энийг ингээд би яагаад ингээд магадгүй алцчих ч юм уу тийм сэргийлж их үзсэн. Тэгээд өөрөө бас дараа нь компанид ажиллаад нэг зүйлийг олж авсан. Энэ хийг авдаг юм байна. Нэг хүний хурууныхийг харин хүний хурууныхээ дахин авдагчгүй болохоор ингээд ерөнхийдөө 6 хэнд хив шинжтэй байна шүү дээ. Хив шинж байна. Хив шинжээр ерөнхийдөө тэгээ багцлаад тэнгууд 6 төрлөөс зүгээр минийхээ алинтай таарж байгаа юм байна. Тэгэл харж агаад тэр зүгээр хийж байгаа юм байна. Тэрнээс бол миний 3-ыг аваад ингээд цаашаа ингээд бүр лавшруулаад тийм бол байхгүй. Зүгээр тэр нэг 6 шин чанараар дамжуулаад тухайн хүний өгдөл ерөнхийдөө 13-аар дамжуулаад гарч ирдэг юм байна. Тэр нэг сонирхолтой. Тэгээ одоо бол дэлхийн 36 улсад ерөнхийдөө манай салбартай. Тэрний нэг нь бол Монгол улс. Тэгээ энэ нь өөрөө юу гэхээр энэ өөрөө зөвхөн ганцхан улсаар дамжигддаг. Маш их баталгаа нь өөрөө бас дахиад 36 улсаар бас ингээд хянагдж байгаа гэсэн үг байхгүй тий. Батлагдж байгаа гэсэн үг байна тийм ээ. Энд ч бас бид нар бас банкны ажилчдтай ч юм уу тий салбараар нь ингээд аваад үздэг байсан. Тэгтэл яагаад тэд нар үзүүлж ийн гэхэлэр бас адилхан энэ таны асуултыг надад тавьж байгаа юм. Тэгэл дахиад энэ нэг шүүлтүүрээр орно. Тэгэл тэд нэр ингээд окей болж гинэ гэд банкны ажилчид хүртэл үзүүлж ийн гэдэг чинь өөрөө банк өөрөө үзүүлж ийн гэдэг чинь өөрөө тэр итгэлийг бас надад өгж байгаа юм. Тэрүүгээр дамжиж энэ зүйл гарч иж байна л гэж. Тэгэхээр үндсэндээ хувь хүний нөгөө дахин давтчихгүй хурууныхийг бол дахин давтчихгүй боловч дахин давтчихгүй хийний үндсэн нийт одоо нөгөө одоо дата баз шүү дээ тэр нөгөө дата баз ингээд давтагддаг 6 хэв шинж байдаг гэж ойлголоо. Тэр хэв шинжийг мэрэгжлийн одоо нөгөө зөвлөх хүн нь өөрөө таниад тэгээ энэ дагуу ингэж орж иж байна гэж булгаж ирж энэ нөгөө компьютерийн одоо
Ер нь бол ингээд intelligence artificial intelligence яаж урьж байгаа юм. Тийм л оюун ухаанаар ингэж гарч иж байгаа гэсэн үг те дата. Тий. Энэ бол ер нь бол ингээд 6 гэж байгаа болж ингээд цаашаа ингээд нэг тоон өгдөл явдаг. Одоо чинь таныг үзсэн те. Тэгэнгүүт таны ард нэг ингээд зүгээр цифр явж байгаа байхгүй. Зүгээр таны хээ биш зүгээр цифрүүд нэг тоонууд яваа те. 1778 тэгээд те. Тэгэнгүүт цаанаас надад яг тэр тоонд таарсан өгдлийг наашаа өгөөд тэгээ явж байгаа гэсэн. Тэгээ одоо чинь энэ дэр ингээд ихний хуудсан дээр нээсэн байхгүй. Тантай адилхан ер нь юм төстэй иймэрхүү хүн нийт одоо дэлхийн хүн амын одоо чинь энд одоо манай нэг хүүхдийн байна л да тэг хэнийг чинь 0.100-ны 51 амьдрал дээр яг ийм хүн тэдэн хувь байна гэж байгаа хүн 0.51 төсөөтэй тэгтэл мань хүн бол амар ховор хүн болж байгаа. 7 тэрбум хүнээс тийм баг байхгүй шиг болж таа. Маш ховор болж байгаа. Маш ховор болж ийн гэсэн үг аа. Ханаас тэгэхээр үнэхээр сонирхолтой юм байлээ. Тэгээд энэ дээрээс зүгээр нэг юм ашиглал. Зүгээр яагаад энийг хийх ёстой юм бэ гэж. Бас тийм яагаад үзүүлэх ёстой юм хүүхдүүдэд ялангуяа хүүхдээ. Нэг л хэд хэдэн зөв жишээ хэлж өгье. За жишээ нь ингээд эхний график дээр ингээд сонирхол ба хэрэгцээ гэдэг нэг хэсэг байдаг байхгүй юу? Сонирхол ба хэрэгцээ гэдэг. Тэгээ энэ дээрээс яадаг вэ гэхээр жишээний санаачлагч гэдэг үзүүлэлт нь өөрөө ингээд 10 ч юм уу тийм 7 ч юм уу 7-оос дээш бол өндөрлөлтөө. Тэгээ үзүүлэлттэй байвал яаж нэ гэхээр тухайн хүүхэд маш их юм баялаг амьдралыг эрхэмлдэг хүүхэд. Дээрээс нь өөрийгөө илэрхийлэх гэсэн хэрэгцээ маш өндөртэй. Давхар тэгээ ийм хүүхэдтэй яаж харьцах юм бэ? Ийм хүүхэдтэй болохоор зүгээр чи шууд гэрээ цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Тэрнээс биш тийм одоо жишээ нь галын өрөөнийхөө аяга угаасныхаа дараа тийм хугацаа ингэж детальчилж өгч ерөөсө болдгоо гэсэн. Ийм хүүхэд өөрөө харин хэрхэн яг замаа сонгодог гэсэн. Хийг аргаа. Сонголтыг өөрт нь мэдээж хана шүү дээ. Жишээ нь одоо ингэ нэг англи хэл сурч байна тийм бид нар. Тухайн хүүхдэд англи хэл дээр яг сураад яах цаан гэдэг үр дүнгийг нь маш сайн харуулчих юм бол тэгээд дээрэс нь арга замуудыг хэлээд за энэ арга замаас чи өөрөө сонголтоо хий гэдэг. Тэгж харьцах хэрэгтэй гэсэн. Гэтэл зарим хүүхдийнхээ тэгж болохгүй. Одоо энэ зүйл баг байх юм бол тий яадаг вэ гэхээр заавал юм хүний чиглүүлэх хэрэгтэй. За чи энийг ингэж заавал хийгээрэй гэдэг. Тэгэхээр тухайн хүн өөрөөт нь ингэж заавал хэрэгцээ байдаг. Ингэж заавал намайг ингэж чиглүүлээрэй ч юм уу тий. Тэгэл хүүхдээ хөдөлнөөр. Тэгээд асуултаа одоо бүр дахиад ухраах юм бол бид нэг зүйлээр тулгарч байгаа. Тэр юу гэхээр бид нэр хүн болгон өөр гэдгийг нэгт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эцэг эхчүүд, багш нар те бүгд хүлээн зөвшөөрөөд тэг гол нь өөр гэдгийг нь яаж батлах юм бэ? Царайгаар юм уу те? Үгүй шүү. Тэгэнгүүт тухайн хүн тарих сэтгэл зүйн өгдөл дээр нь яг энэ өгдлөөр нь дамжуулаад баталж байгаа. Танаа өгөхөд энэ хажууд судаг хүүхдээсээ шал өөр өгдөлтэй юм биш үү те? Нэг нь ингээд хүний ингээд чиглүүлэх хэрэгтэй байх. Нэг нь бол чиглүүлэггүйгээр зорилгыг хэлсэн байхад өөрөө хийчихдэг юм байна те. Гэтэл одоо нөгөө эцэгчүүд нэг том алдаа байдаг те. Даалгавраа хий гэл те. Чи тоогоо хийсэн үү? Те. Гэл ингээд те. Тэр угаасан уу гэл. Гэтэл энэ өөрөө асар буруу ойлголт байна. Зарим хүүхдэд нь тохирно. Зарим тохирохгүй. Гэтэл тэрийг мэдчихвэл хүүхдтэйгээ яаж харьцах вэ гэдгийг ч гэсэн ойлгоод авчиж байгаа гэсэн. Сонголтуудаас эхлээд хэлнэ гэсэн үг тий. Тэнгүүд англи хэлний дүрм одоо жишээ нэгээд хичээлээ хийлээ гэхэд чи альнаасаа хиймээр байгаа бэ гэдгийг ч юм уу тий. Энэгээ ингээд сонсголоосоо эхэлж хийх юм бол энэний дараа ийм үр дүнтэй шүү дээ. Бичих юм бол эхлээд ийм ингээд авчин чи альнаасаа хэлж хиймээр өөрөө сонгох гэдэг ч юм уу тий. Энэ ингээд хүүхдэд ингээд маш том боломжийг олгож байгаа. Тэгснээр тухайн хүүхэд бусдаас төрүүлж хилээ сурах ч юм уу те зөвхөн хэл гэж ярьж штэ те гэтэл маш олон амьдралын боломжууд ингээд төрүүлж хатгах ч юм уу те боломжийг л олгож ийн гэсэн үг аа. Тэр эрт мэдээсээ ийм зүйл биднийг одоо баг байхад те биднийг бас ингээд намайг халуу тий насанд байхад гээл те гарч ирсэн бол бас үнэхээр хэрэгтэй байж би бол одоо хэл хожуу сонсож орж ирж байгаа нэг тийм юмсантай олзуурхсан. Тэгээ одоо бас нэг дахиад нэг жишээ хэлье. Манай энэ дээр бас нөгөө нэг мэрэгжил сонгох ч юм уу тийм мэрэгжилтэй холбоотой маш олон графикууд гардаг. Ерөнхийдөө 7 төрлийн 20 график гардаг байхгүй юу? 7 чиглэлийн физиологи, сэтгэл зүй, эрүүл мэнд, тэ хэрэгцээ, амжилт гэдэг ч юм уу. Тэгэнгүүт эндээс нөгөө нэг мэрэгжил сонголт гэдэг юм байна тийм. Тэгээд энэ мэрэгжил гэдэг зүйлийг буруу сонгосноос болоод өнөөдөр маш том алдаанууд гарч байгаа. Харин тийм ээ. Одоо биш би их сургуульд ингээд сурсан. Надтай хамт сурсан хүмүүсүүдийн одоо нэг 40 хүүхэд байлаа гэхэд яг тэнцэнээс яг маркетингээ сонирхсан хүүхэд нь
5 ч юм уу 10 ч юм уу заримдаа дийлэнх нь байхгүй. Тэгээ алдаа нь юу вэ гэхээр нөгөө хүүхэд хүсээгүй зүйл буруу юм биш сонирхолтой хөтлөгдөд явцсан гэсэн. Тэнгүүдийн төрөлх хөглөөрөө дамжуулаад тэрийг засах магадлал боломжтой гарч байна. Жишээ нь зүгээр санхүүгийн хувьд ярих юм бол нэг одоо жишээ нь хичээлийн жилийн төлбөр 5 саятай байлаа. Тухайн хүүхэд магадгүй 5 саяын бас дахиад зардал гарыг жилдээ нэг 10 саяын зардал гардаг, 4 жилдээ 40 саяын зардал гардаг ч юм уу те. Тэгээд тэр цаг хугацааг яах вэ те? Цаг хугацаа, мөнгө те, ирч хөөж те энэ тэгээ сэтгэл зүй энэ болон маш том үнэлшгүй ингээд хизээч үнэлж болохгүй. Ингээд тэрийг бас ингээд боломжуудыг нь бас ингээд гаргаж чадахгүй их олон алдаанууд ч юм уу те энэ зүйлсүүдээс бид нэ эцэг эхчүүд нь хүүхдүүдэд эртлээс аварж байгаа байхгүй. Энэ таньж мэдснээр болно. Жишээ нь бас давхар дахиад нөгөө нэг энэ дээр бас давхар нөгөө хүүхд чинь юугаар тархин яаж ажиллаад яаж мэдээлэл хүлээж авдаг бэ гэдэг ч юм уу те. Жишээ нь минийх бол ингээд нэг их хэмжээний мэдээллийг ерөнхийдөө хараад хүнтэй ярилцаад тий олж авдаг хүн байгаа байхгүй. Ингээд төсөөл суугаад тий ганцаараа ном уншаад ингээд нүдэн анаал тий ингээд шинэ үгийг ингээд төсөөлдөг чи юм уу тий минийх бол тийм биш гэдэг би хэлж байгаа. Тэгээ тэрийг бүр асар олон жилийн дараа мэдчих явж байгаа. Тэгэнгүүт маш олон аргуудыг хэрэгснийхээ үндсэндээ л мэдсэн. Энэ дээр ингээд надад яг зөв аргыг хэлдэг төсөв баг. Тэр нь яг миний маш олон алдаж байгаа зөв гэж бодсон юмтай. Юм дээр давхцсан тийм. Тэгэнгүүт нөгөө хүүхдтэй ингээд яаж хэл сурах юм бэ те? Зарим хүүхдүүдэд одоо жишээ нь үгийг ингээд бичээл те, ардталт нь ингээд тайлбарын бичээл зүгээр орчуулаад те, цээжилдэг байхад зарим хүн зүгээр зураг дураад төсөөлдөг ч юм уу те. Тэгэл Jolly Kids дээр бас маш олон гоё аргуудыг хэлж байгаа те. Тэгэнгүүт энүүгээр дамжуулаад за миний хөө чи яг энэ аргатай нэг тохирох юм биш үү? Одоо чи яг ийм аргуудаар л илүү ингэ хичээлдэг бай. Тэг чи юм уу те. Яг ингээд багш сурагч хоёрын хооронд бас зам гүр болж байгаа. Гол нь ингээд сурагчид багш гэдэг чинь хүүхдэд таньж бас мэддэг юм бол илүү их мэдлэг өгөн те. Аль альтай. Тэгэхээр хүүхдээ энэ хүүхд чинь тэгээ жоохон бодож байгаад хариулдаг штеп юм асуухаар. Тэгэхээр эхлээд тэр хүүхдүүдээс юм асуучаа дараа нь энэ талаас асуу гэдэг ч юм уу те. Тэгэхгүйгээр нөгөө багш нь бас нөгөө хүүхдээ сайн мэдгүйс болоод магадгүй шууд асуулт асуудаг ч юм уу те. Тэгэнгүүт яг энэ бас эцэгтэй бас анзаардаг. Хүүхдээс нэг юм асууад нөгөө хүүхд нь дуугаа ингээд юм хариулж чадахгүй. Тэнгүүд манай хүүхд маань нэг юм уу тэнийг юм уу те. Одоо тэр чинь яг энэ асуудал чинь өөрөө их том ингээд хүүхдийг эвгүй байдалд оруулж байгаа. Явн явж байгаад эргээд нөгөө өөртөө итгэлгүй эсвэл эцэг эхчүүд нь хүүхдээ дутуу үнэлсэн чи өөрийн гэсэн ертөнцтэй өөрийн гэсэн одоо хувь хүн явж байгаа шүү дээ. Тэрний нөгөө онцлог шинжтэй нь сайн талын харж үзээгүй ч гэт юм уу те эсвэл зөвхөн нэг өнгөцгөн харагдж байгаа сул тал дээр нь энэ үтэ бүтэхгүй энэ үтэ болохгүй энэ бүтэхгүй гэдэг тийм юмыг ингээд хэлэх тусам нөгөөдг нь явсаар байгаа хүүхд би нэрэл тийм юм байна гэж үздэг те. Гэтэл эсэргээрээ хүүхдээ яах нь миний хөөс сайн те ийм юм дээр аягүй чи угаасаа толгойтой. Манай ээж бол одоо магцсан толгой яг үнэн л болохоор наа бүр ингээд багын л чи толгойтой юм чинь. Чи толгойтой шүү дээ. Тэгээд эдийн тэгээд толгойтой гэхээр чи яадаг байсан гэсэн үг надад толгой байна л да гэж боддог те. Гэтэл яг нөгөө нэг ер нь бол яг нөгөө сэтгэн бодох юм чадвар нь сайн гэдэг тийм юм л хэлжсэн юм. Хилээд ингээд байхаар хүн би ямар нэг юм айгу бас ингээд нээлттэйгээр ханддаг хүн шүү гэдэг тийм ихтгэл үнэмшил надад ингээд сонссоор байгаа тогтоод тэгээд орж ирэхэд буцаагаал яг зүйлүүд бас тэр ингээд нэг тодорхой хэмжээр гарч иж байгаа аахгүй. Тэгэхээр чинь яг нөгөө энэ хэлжсэн шүү дээ нөгөө та компани яг англи активит та яг юу олгодог юу зардаг байгууллага вэ гэж надаас асуусан хүн философи асуулт асуусан хүн манай Бат хоёр байгаа байхгүй юу. Тэгээд бид хэд ч бас их олон янзаар хариулсан юм а те зүгээр энэ байгууллагын үндсэн суурь нь бол одоо нөгөө compassion буюу нэмжин сэтгэл гэж үздэг те. Нэг нь нөгөөгөө халамжилдаг, эргээд харилцаа холбоотой байдаг бүх юм нь одоо ил тод бие бинийгээ дэмждэг тийм л сайхан уур амьсгалтай газар тийм л байхыг боддгоо гэдэг ийм хариултыг те хэлжсэн. Гэхдээ эргээд Бат хоёр маань би таныг маш ингээд тантай уулз 16 жилийн өмнө тэр асуулт ихэд тавигдсан. Тэгээ явсаар байгаа сайн 8 сараас хойш бас ингээд буцаар байгаа би тэгээд хариултыг нь олсон гэсэн. Тэр нь юу вэ? Тэрнээс илүү нөгөө 10 жилийн өмнө буцаад очив. За. Тэгээд та бол нөгөө бусад багш нараас надад их өөр мэдрэмж өгсөн байхгүй юу?
маш олон багш нар орж байгаа хүмүүс гэхдээ гэтэл яагаад та ингээ өөр мэдрэмж өгөөд өнөөдөр ингээ би таныг чим хоёлоо холбогдож байна гэхлээр та бусад багш нараас илүү их боломжийг бидэнд өгсөн байхгүй. Гэтэ тэр үед ингээ бусад хүүхдүүд яасан мэдгүй надад бол яг тэгж мэдрэгдсэн. Тэр боломж нь юу вэ гэхлээр миний мэрэгжлийн хичээлийг та англи хэл дээр надад хэлж ирсэн баг, зааж ирсэн баг. Бусад багш нар зүгээр л ингээл дүрм мөрөм зааж хахад та дүрм пич гэж юм уу маркетингтэй холбоотой customer гэдэг юм юу юм яг тий ч юм уу тий ингээд яг ийм хэрэгтэй яг надад хэрэгтэй зүйлийг яг тэн дээр ингээд чухал болгоод яг бүр зориулаад гаргасан. Тэгээд дахиад би ингээд 10 жил бас тантай Facebook-оор холбоотой байна шүү дээ. Бас ингээд ажиллаж байгаа тий ингээд яг манай багш ингээд юу заагаад байгаа юм бэ хүүхдүүдтэй хийгээд байгаа юм бэ. Тэгэл ингээд үр дүн ч юм уу манай ингээд зарим таньдаг хүмүүсүүд ч юм уу явсан ч юм уу те тантай ингээд зөндөө ингээд сайн болсон байгаа байхгүй юу. Тэгээд тэднэрээс ингээд сонсоод ингээд ажиллаж яхад нэг зүйл юм. Та бол энэ ороод маш их боломжийг хүнд өгдөг хүн юм байна. Тэр утгаараа бүр энэ танаа байгуулах те. Энэ актив маань өөрөө хүмүүст их боломжийг өгдөг юм байна. Боломж нь өөрөө гэхдээ бүр бодит боломж шүү. Зүгээр энгийн боломж. Зүгээр боломж бол ингээ хаацгүй байна. Гэхдээ бодит гэдэг чинь яг ингээд баригдахаар яг өнөөдрийн ингээд та бас хүүхдүүдтэй маш их болцоо өгөөд боломж өгж байгаа. Та нийт ингээд багш нартай боломж өгч. Өөртөө таньж мэдгэтэн. Дараа нь одоо ингээ бүр хүүхдүүдийгээ таньж мэдгэт болцоо олгож, энэ эцэг эхчүүдэд олгож, энэ нэг зүйлийг хэлхээ марцсан. Энэ тайланг хүн амьдралдаа цор ганцудаа хийдэг байхгүй цар хацуудаа дахиж хийх хэрэггүй нэг л удаа хийнэ гэсэн үг. Тамирын алга болох юм биш. Тэгээ нэг өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энэ их боломж нэг удаагийн боломжийг та ингэ бусдад өгч байгаа юм байна гэх. Тэгээд ерөнхийдөө яг танаа байгуулга юм бэ гэдэг бас цаанаас юм гарч ирээд боломжийг та юу нэгт юм байна. Надад ч бас боломж өгч байна. Би энийг маш их баярлж байгаа. Яагаад гэхээр энэ мэдээллийг өнөөдөр актимаар дамжуулан актимын бүх багш нар эцэг эхчүүдэд мэдээлэх хүргэх тий энэ бололцоог олгож аваад үнэхээр их баярлж байна. Тэгээ баярлалаа гэж хэлээд багшлаа. За бас шавьдаа үнэхээр их баярлалаа. Яг бол Шавимка одоо энэ хийж байгаа үйл ажиллагаа хүнд өөртөө итгэх итгэлийг олгодог юм а гэдэг тэр үг бол нэрээ үнэхээр гайхамшигтай санагдсан. Тэгэхээр хамтарч ажиллаж дэмжихээс үр аргагүй тийм ээ. Тэгээ олон байгууллага, олон сургуулиуд хамтарч ажилласаа, олон эцэг эхчүүд тий үр хүүхдийнхээ болон өөрсдийнхөө бас тэр нууцлагдмал цаанаасаа заяагцсан энэ авиас биелэг тий энэ зүйлийг танин мэдээсэй гэдэг үднээс бид нар бие бинийгээ өнөөдөр дэмжих ёстой, сайн сайхан зүйл хийж байгааг нь ялангуяа юм оюуны чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн хувьд бол бие бинийгээ дэмжих тий хамтын ажиллагаа тэгээд бас бие бинийгээ таниулах тий энэ дэр ингээд хамтарч ажиллах нь маш зөв гэж боддог. Тэгээ шавнар маань 90 цент хүрж тий 90 цент гэдэг нь нас биений гэдгээс гадна нөгөө хувь хүний тийм нэг юм ноён нуруутай тий одоо юмд улс суурьтай ханддаг. Тэгээд бүр яалтч байхгүй ингээ амьдралын нөгөө ингээд туршид боловсролдож явж байгаа. Тэгээ маш сайхан яриа одоо нөгөө ингээд дотоод хүн мөн чанартайгаа ингэж ярьсан сайхан яриа зөвлөгөөнүүдийг бас багштай хайрлсан одоо ярьж ингэж явдаг бас их баярлдаг шүү. Тийм тэгээд манай эцэг эхчүүд бас ингэ сонирхож орж ирээрээ. Тэгээ энд актив маань бол энэ нөгөө нэг хувь хүний энэ одоо лимфолайфын тест маань бол 100,000 төгрөгийн үнэтэй байдаг. Тэрнээс бид нар тий тайлангийнх нь үнэн 100,000 төгрөг байдаг байна. Тэрнээс бид нар активд яг энэ жил суралцж байгаа хүүхдүүдээ 52% тий 50 актив маань 52,000 төгрөгийг гаргаж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань 48,000 төгрөгөөр одоо хүүхдээ үзүүлэх ингээ боломж нэгдэж байна. За энэ видеог үзээд ангийнхаа хүүхдийнхээ ангийн багшид үзүүлье тий одоо үзүүлье би сонирхож байна гэд нэрсээ өгөөрэй. Нэрсээ өгсөний дагуу хүүхдийнхээ тоог авж байгаа Батбаяр зөвлөх маань аль нэг ням гарагт тийм одоо энэ ням гарагтай ирэх биш тийм одоо хизээ ханаа тэрийн аянда тайлбарлаа юу тодорхой өгөн тийм ээ. Тэгээд ням гарагт Батбаяр зөвлөх маань одоо активын багшийн дэд салбар дээр одоо нэм гарагт эцэгчүүдэд хамардаг юм чинь хүүхдэд дагуулж ирээд өгөх юм боломжийг бид нар олгож байна. Яг бас нэг
асуулт нь болохоор ижил төстэй байгууллагууд байдаг болов тий бас тэгээд тэрнээс гадна хүүхдийн мэрэгжил сонгох дээр ийм нөгөө тестээр өөрсдөр нь тест бөглүүлээд оюуны чадварыг ингээд үнэлдэг тий IQ юм үнэлдэг ийм гадрууд бас байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг Info Life-ыг яагаад сонгох ёстой юм бэ гэдэг тал дээр нь бас яг ерөнхийдөө бас ингээд мэдээлэлүүд авсан байгаа учраас яг өөрийгөө магтаарай гэдэгтэй биш тий зүгээр онцлог нь яг юу байгаад байгаа юм бэ гэдэг талаас нь бас миний хүний хэд үг хэлэх хэрэгтэй баг тий. За энийг болохоор ерөнхийдөө энэ залуу шинжлэх ухаан терминологийн шинжлэх ухаан дээр суурилсан энэ бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө гардаг. Өнөөдөр бол дэлхийд Солонгост байгаа, Японд байгаа, Энэтхэгт байгаа, Оросд байгаа, Америкт байгаа. Миний яагаад ингээд энэ Оросын компанийг сонгосон юм бэ гэдгийг зүгээр хэлье. Тийм шүү дээ. Тэр нь л чухал. Энэтхэгч юм уу ингээд арай хямд үнэтэй ч юм уу тийм бүтээгдэхүүнтэй одоо Монголч гэсэн ороод ирсэн газар бас байгаа. Гэхдээ би яагаад үнд төлөн байж илүү их юм те эндний хүндийг хүрэх гээд байгаа шалтгаан нь энэ бусадаас илүү их зүгээр юм агуулгын хувьд доторх мэдээллийн хувьд илүү их мэдээлэлээс жин дарна гэсэн үг байна. Илүү их юм хүнд хэрэгтэй мэдээлэл маш ихтэй. Доторх юм задаргаа нь маш өндөртэй ч юм уу те. Тэрнээс биш адилхан ингээд ерөнхийдөө хурууны хийгээр имтгэх зөвхөн манайх цорганс биш. Дэлхийд ч бас цорганс биш те. Монголд ч бас одоо ерөнхийдөө бас 2-3 газар ороод ирсэн байгаа. Энээс ялгаатай нь болохоор доторх мэдээллийн хувьд агуулгын хувьд үнцэнтэй байна. Тэрүүгээрээ л ялгаатай. Тэрнээс биш ингээд тэр нь илүү сайн тэр нь муу гэдэг зүйл байхгүй. Угаасаа тийштэй сургалтын төвүүд тий сургалтын байгууллагууд сургуулиуд ч гэсэн бүгд өөр өөр ингэсэн онцлогтой байгаа тий. Тэрэн дундаас яг ямар хүн энийг голдож авч гин үү? Ямар үүднээс энийг одоо энэ үйл ажиллагааг эрхлэх ёстой юм бэ гэдэг тэр нөгөө үйл ажиллагааг эрхэлж байгаа удирдах байгаа хүний өөрийнх нь итгэл үнэмшил тэр хүний өөрийнх нь мэрэгжлийн байх бас өөрийнх нь одоо ур чадвар тий энэ бүх зүйлээс хамаарч сонголт хийгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш ер нь бол хин одоо нөгөө манлайлж орж иж гэнэ үү тий хин удирдах гэнэ гэдгээс ч өөрөө шалтгаалж байгаа гэдэг тал байгаа. Гэтэ та мэдээллийг бас хин яаж авах уу одоо хүү гэдэг ийм юмуд гарч иж байгаа бах. Тэгээд нэг ямар ч байсан ийм Info Life гэдэг одоо компани байт юм байна. Ийм одоо хувь хүнийг өөрийгөө таньж мэдхийн боломжийг олгодог газар байна шүү гэдгийг та бүхэндээ бас дуулгах гэсэн. Тэгээд Батбаяр маань бас нэмж хэлэх байвал хэлээрээ манай аав ээж нар гэхдээ их сайхан штэ. Олон жил одоо эхнээсээ энэ жил Jolly Kids Jolly Teens эхлээд одоо энэ жил 8 дахь жилд орж иж байгаа байхгүй. Эхний 3 жил бид нэр оюуны толго гэдэг сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн англи хэлний бүх хөтөлбөрийг одоо аутсорсинг хийж орж ирсэн байхгүй. Тэгэхэд хасаа өдөр бид нэр анхны хүүхдүүдэд авч ирсэн нөгөө хичээлийн бус цагаар хана шүү дээ. Тэгэхэд тэрнээс хойш ингээд тасралтгүй бидэнтэй хамт хүүхдээ бидэнд бүрэн дүүрэн итгээд ингээд хүтсэн. Тэгээд одоо Нонгоос эхлээд IELTS-ийн оноонуудаа авцсан, эсэрхий шалгалтуудаа өндөр оноонууд авцсан тийм хүүхдүүд маань ингээ явж байгаа. Тэгэхээр олон жил хамтдаа байдаг. Хаач авсан гэсэн өөгаа чим багш хөөе актими хайн нэ гэл сая хүртэл нэг тэр Food City-гээд яармаг тийм шин зах нэгцсэн юм шиг тийм сайн нэг. Тэгсэн махахгүй явжсэн чинь хөөе сайн мэн үү агшаа. Яста нэрээ юуны олимп салбарт манай хүүхдээсэн та хэд мань хайшаа нүгч юу яач юу хийчихвэл яста би аюу итгэвтэй манай охин ч одоо 8 дугаар ингээд ингээ уулзж байгаа байхгүй. Тэгж таньдаг сайхан тий. Тэгээд одоо хүртэл хүүхдүүдээ явуулдаг одоо ах дүүсийнхээ хүүхдүүдийг явуулдаг ингээд тэд нар маань одоо та нар маань тий одоо яг Батбаярын хувьд л би бол тэд нар гэж хэлэх нь тэд нар гэж орж тэдний хувьд бол яг ингээд бид нар нөгөө үндсэн зорилго нь л хүүхдүүдийн маань л сайн сайхан байхгүй юу. Бид нар хүүхдээ л боловсралтай, хүүхдээ өөртөө ихтэй, хүүхдээ хэлний өндөр чадвартай, багаар ажилтдаг, тий бие бинийгээ ойлгодог ийм л зөв Монгол иргэнийг л төлөвшүүлэхийн төлөө хамтдаа зорилго нэг явж агаад дээрээс нь ийм сайхан боломжийг бүр ингээд цаанаас өгсөн энэ өвдлийг нь таньж мэдхэд ийм нээж агаад тэгэхээр одоо бүр ингээд
сэтгэл баясгаас өөр арга байхгүй, дэмжихээс өөр арга байхгүй, тий хамтарч ажиллахаас өөр аргагүй санагдж байгаа. Зорилго нэг учраас нийлэх улсууд ингэ нийлж орж ирж байна тийм ээ. Олон цаашд бас олон өөр одоо бас яг ингэ хүүхдийн боловсрал тий хувь хүний хөгжлийн юм байгууллагатай бас хамтарч ажиллаж эхний ингэ нөгөө одоо ажиллах юм саналууд ихний ингээд одоо ажлууд нь эхлээд бас явж байгаа тийм ээ. Тэгэхээр цаашдаа магадгүй одоо ингээд бид хоёр хамгийн ихний маань магадгүй зочин болоод энэ юу н влог болцсон уу гэх. За юу за тэгэхээр Батөрийга бас нөгөө ярих боломжийг олоод ингээд өнөөдрийнхөө яриаг өндөрлөд байгаа юм тийм ээ. Тийм нөгөө нэг ингээд нэг одоо юм шиг за тэр боломж олж гараа өргөхтэй. За одоо багш хэлэх юм яриад байна. Ер нь ингээд нэг заах сүүлд ингээд нэг ингээд хэлэхэд ер нь ингээд энэ тайланг ингээд үзээд маш олон хүн үзлээ. Бараг ингээд 2-3 мянган хүн ерөөдөө одоо үзсэн байна. Тэгээ ингээд харахаар бүх хүмүүсүүд дийлэнх шүү бараг 90 орчим хувь нь хүн төрлөх хөгжлийн хүрээнд амьдарсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо түүний асуулт нь та хүүхдээ тий ингээд төрлөх хөгжлийн хүрээнд нь ингээд явуулаад явах юм уу? Эсвэл танд ингэ боломж гарсаар байхад төрөлх өгдлөөс нь давж сэтгцэн зүйл хийх юм уу те? Бас нэг юм асуулт байгаа. Тэгэнгүүт дахиад бас нэг юм бид нар ингээд хүүхдүүдэд хэлж штэ ингээд за чи ингээ амжилтанд хүрээ Стив Джобс шиг бол баг те гэж баг шахдаг байхгүй юу? Ер нь бол дэлхийн тэр бомтон чинь болдог ч юм уу эсвэл маш их амжилттай бол гэтэл нөгөө хүүхэд маань IT-гаар биш те олимпиад дэлхийн аварга болоод амжилт олох болцоо байхад те та ганцхан тэр нэг юм өөр юм хараад байгаа юм биш үү те. Тэгэхээр асуулт нь танд ийм төрлөх ийм өгдөл ингээд байдгийн байна гэдэг мэдчихээд байхад та одоо ингээд дараагийн алхам руугаа хийгээд өөрчлөх болцоо байхад өөрчлөхүүлж те өөрчлөх юм бол танд маш олон болцоо гарч ирнэ. Үгүй бол зүгээр амьдралын хэмнэлээр л явж болно. Тэгэхээр энэ сонголт бол хүн хүнд төрдөг. Тэгэхээр одоо ингээд энэ болцоо гэдэгтээ хамгийн гол нь та ингээд гаргаж ирж байгаад би өнөхөр баярлаж байна л да. Яг тэгэхээр та түрүүн хамгийн хэлж хэлсэн энд хоёулаа ингээд нэг эрт мэдсэн бол яах вэ гэж те. Харин хоёулаа чинь би 16 жилийн өмнө тэр асуултаа асуухаас өмнө мэдсэн бол би өнөөдөр энийг хийхгүй шал өөр юм хийгээ явж ийж магадгүй байхгүй юу? Яг л надаа маш олон болцоонууд гарч ирээд гадагшаа ч юм үлдэх байснаа болцоор байгаад ингээ үлдсэн ч юм уу те. Тэгэхээр ингээд бид нар ингээ хүүхдээ ингээд нүдэ айнаад энийг юм руу жигдэг ингээд түлхдэг за чи тэгэж яваараа ингэж яваараа гэдэг те. Яг үүндээ тухайн хүүхдээ мэдчих юм бол нөгөө хүүхэд нь спортоор амжилт үзүүлэх юм уу эсвэл IT-гээр амжилт үзүүлэх юм уу те. Хуулиар амжилт үзүүлэх юм уу те. Эсвэл зүгээр ингээд бос аялаад дэлхийгээр аялаад те тэр чинь бас амжилтахгүй те дэлхийгээр аялаад бусад юм влог хийдэг хүн болох юм уу те тэр таньж мэдсэний үндсэн дээрээс л хийж байгаа гэсэн. Тэгэхээр ертөнц өөрөө илүү тодор харагдаад илүү олон боломжуудыг бид нэр нээж өгөх боломж юм уу? Тийм боломж яг нэг боломж. Тийм та бүхний бол тийм боломж. За хамтдаа бид хоёрын яриаг анхааралтай сонссонд баярлалаа. Ингээд хэрэгтэй байна гэж бодвол ангийнх нь багш хүүхдүүдийн маань жоо kids жоо teams ангийнх нь багш нартай холбогдоод хүүхдийн нэг бүхнээ нэг өгөөд хэдэн хүүхэд орж ирэх нэрээ нөгөөдгийг харгалзаж үзээд тэдний өдөр ямбагийн аль нэг ямбагийн тэдний өдөр тэдний цагаас гээд манай ерхий зөвлөх маань та бүгд уулзаад хүүхдүүдээс маань яах нь одоо тест нь аваад ирээд бодно гэсэн. Тийм тайлан юм хэллэн хараад байна. Хэлэхэд активмаас хүүхдийн маань одоо нэг үзлийн 100,000 төгрөгөөс бид 52,000 төгрөгийг төлсөн байна. Тэгэхээр 48,000 төгрөгийг та бүхэн одоо инфо лайв компани маань Монголд төлөвлөж чадсан юм хий зөвлөх одоо Батбаяр зөвлөх маань юу яхана та бүхэнтэй уулзаад энэ их өөрөө та маш том боломж өгж байгаа байхгүй. Эцэг эхчүүдэд зүгээр ингээд бас сонголт өгж байна. Энэ юу гэхээр та энэ боломжоос атгахгүй ч хийж болно. Тийм шүү дээ. 48,000 төгрөгийн та төлөөд төлөх юм бол актив харин бас илүү 52-ийн төлөё гэж байгаа байхгүй тий. Бас эсэргээрээ бас ингээд төрлөх өгдлөөр ингээд явуулж бас болно. Тийм. Угаасаа боломж гэдэг чинь нөгөө авах нь дөрөв тий ингээд барьж авах хүн дөрөв тэр дөрөв үнцний орчуулдаг. Хажуугаар нь өнгөрөх хүндэд үгүй юм чинь. Гэхдээ бид нарт бас давхар активны өөрийнх нь үндсэн
эрхэм зорилготой энэ үйл ажиллагаа зогсож орж иж байгаа байхгүй. Яг л бид нар ч гэсэн хүүхдүүдэд мэдмээр байгаа байхгүй. Манайд орж иж байгаа жолыг хийцэн 12 хүүхдийн зарим нь сахилгуудаж үүдэг тийм үү. Зарим нь томоотой тэр болон суугаад байхгүйгээр дотогш нь оруулж ирэх гэж багш нар 12 хүүхдтэйгээ тулж ажилладаг шүү дээ. Гэхдээ тэр нь дахиад хүүхдээ орж мэдэх тэр боломжийг бид нар бас олгож байгаа байхгүй. Тэгэхээр баттай зөвлөх маань одоо нөгөө энэ үндсэн одоо нөгөө тестийн авсны дараагаар багш нар бас яг хүүхдийнхээ талаар нэг юм ерөнхий юм товч бас тайлбар. Энэ мэдээлэл бол та бүхэнд өөрсдөө очиж шүү дээ. Тэр бол тусдаа компани өөрийнх нь үйл ажиллагааны асуудал ахгүй бид нар тодорхойж байгаа орж байгаа асуудал биш байхгүй. Зүгээр манай тэгтээ хүүхдийн маань за тий жигэнийн хаан уулын салбарын хин багш байдаг тий одоо така багшийн ангийн хонгор зул хүүхд тий хонгор зул маань яг ийм юм дээр нэг холоод анхаараарай багшаа гэдэг уруу хүүхд багш хэлсэн тий одоо нэг ерөнхий юм товч мэдээлэл очив бид нар тайгуу үнцэнтэй байхгүй яг л бид нар энэ жил хүүхдүүдэд өгчөд болж байгаа асуудал биш байхгүй тийм нэг энэ хүүхдийн сурах процесс өөр аягүй урт байхгүй тэр болгонд бид нар ингээд яг мэдээлэлээ аваад тэрэн дээр хүүхдтэй хатдаг. За манай хүүхдүүд ерөнхий дийлэнх нь бас нэг юм байгаа даа шүү. Эсвэл одоо 16-аас 17 насны яг нэг одоо төдөн онд төрсэн хүүхдүүдийн ерөнхий хандлагыг ийм орж ирээд байна шүү. Тэрсээ ерөнхий энэ төр зураг ороод ирэх бид нар жишээ дараа нь ямар шинэ хөтөлбөр оруулж ирж болох вэ? Тэгээ одоо бид яагаад драма kids гэдэг амин оруулж байгаа тийм их нь одоо хүүхдүүдийн хувьд яг өмнөдөө ингэ нөгөө дижитал ертөнцид угаасаа зүр хүч төрмгийд ороод ирсэн. Ерөөсөө өөрийнхөө тэр ертөнцид уцал ингэж аа. Тэгээ ингэж суучдаг. Гэтэл үгүй шүү дээ. Амьдрал тэр уцаар зохицуулж байгаа юм. Уцас байж болно үүсгэв. Гэхдээ өөрийгөө бүрэн дүүрэн те одоо илэрхийлдэг тийм үү. Ялангуяа энэ хэл сурж байгаа англи хэл чинь өөрөө Европ зүгийн хэл учраас маш их нөгөө сэтгэл хөдлөлийг давхар гаргаж иж тийч хэл маань өөрөө амьддаг хэл байхгүй юу. Тэрнээс зүгээр ингээд нөгөө Япон хэл одоо нөгөө болж ингээд илүү ингэ татгшаал гарна л та. Орж ирдэг. Англи хэл дээр хүүхэд эмоц үзүүлэхгүй oh thank you very much that's fantastic that's great гэж орж ирэхгүй нүд аман гэлцаад тий хангал ярианы нөгөө гарын одоо хөдөлгөөн орж ирж өөрөө хүүхэд өөртөө ихтэй болж амилж орж ирнэ үү гэхээс биш зүгээр хэдэн өгүүлбэрүүд хооронд нь холбож хэлээд гарч ирдэг зүйл биш байгаа. Тэгэхээр эргээд манай сургуулийн үйл ажиллагаа манай эрхэм зорилготой явцаар нийсэж байгаа учраас бид нар зохимжийн бүрд оруулаад агуулгаас өөр аргагүй гэсэн ийм ихтгэл өмчлөлт хийж байгаа шүү аавчуудаа. За их баярлалаа. Танартаа амжилт тэг гэр бүлд нас жаргал сайн сайхан бүхнийг тэг сайхан боломж